Баянадын өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэнд. За. Гоё харагдчих. Баярлалаа. Чи ч сайн баярлалаа. гоё харагдчихна. Гоё хослол байна. Гоё өнгийн зохицуулсан байна. Тэгээс ойрын үеийн сонин сайхнаас хоёлаа яриага эхлэе. Манай подкаст болохоор ер нь бол нийгмийн ч асуудлыг хүнддэг, өнгийн чөлөөт юм хоббины чиглэлээр ч бас ярилцаад байгаа юм. Тэгэнгүүт яг Баянагийн одоо сахлыг бас хараад хүмүүсээс сонирхож байгаа. Ер нь бас би ч гэсэн анх ингээд Баянатай танилцсан түүх нь яг сахалтай холбоотой тий. Нөө Facebook дээр Монголын сахалтай залуус гээд группээс ер нь анх харж исэн. Тэгэд хоббиныхаа талаар хоёлаа яриага эхлэе. Ер нь сахал өөрөө тусдаа бүр соёл юм биш үү те. Тэгэхээр энэ сахлын соёлын талаар хоёлаа яриага эхлэе. Сонирхолтой л доо. Би яг зүгээр энийг 2016 онд одоо эх жил яг 10 жил яваа болох гэж байна. Монголд сахлын соёлыг түгэй гэдэг ийм зорилготойгоор Монголын сахалтай залуучууд гэдэг клуб байгуулж байсан. Тэгээд тухайн үед нөгөө би өөрөө үйлсийн газар ажиллаж байсан. Mobicom-д ажиллаж байхад нэг түүхтэй өглөө болгон сахлаа хусан. Эрэгтэй хүний сахал чи ер нь бас яг хусчаар аяга хордуу ороо шүү дээ. Өглөө хусаал гарна оройн ингээд яг юм хатгаад эхэлдэг байхгүй. Харцаагаад эхэлдэг. Тэр өглөө болон хусаад ер нь ямар төвхтэй юм бэ? Яагаад ургаж иж болдгоо? Нугасаа байглаасаа эрэгтэй хүн дээр гарч ирдэг юм шүү дээ гэд. Тэгээд энэ сахлын соёл гэдэг зүйл ер нь байдаг юм уу? Яадаг? Ер нь энийг ургуулад яадаг ингээд хэсэг судалгаа хийсэн. Тэгээд Монголын одоо энэ Монгол Улсын их сургуулийн тэр түүхийн одоо ном тохимолууд дээр ер нь сахалтай холбоотой янз бүрийн түүх соёлнууд байна уу? Ер нь яадаг ингээд хэсэг судалж үзсэн. Тэгээд манай эхнэр археологч. Тэгээд тэрүүгээр нь далиндуулаад ч юм одоо ингээд түүхийг судлаад үзсэн чинь манайх нэг ингэж ярьдаг шүү дээ. Аавтай, ахтай байж сахал тавьдгөө гэдэг. Хордог. Заншлан байгаад байдаг. Чиний өдөр юу гэж бодож байна? Хордог нь яагаад хордог юм? Яагаад гэдэгт нь хариулах хүмүүс байхгүй. Мэдгүй. Би өөсдөө өмнө хизээч сонирхож байгаа гэжгүй юм байна. Бодчих байгаагүй юм байна. Нөгөө эмэгтэй юм болохоор. Тэгээд би нөгөө бас яг өвөө эмээгийн одоо үетэй нэг настай хүмүүсээс ч гэсэн яагаад гэдэгт нь хариулаад өгөөч гэсэн хариулдаг болтдгоо. Тэгсэн чинь учир шалтгаан нь юу вэ гэхээр за мэдгүй би нэг өмнө зөндөөл ярьж лээсэн. Үнэн худлын сайн мэдэхгүй. Ямар ч байсан бичээд үлдээсэн дээр монголчуудыг 3 зүйлээр ингээд манжийн төр дарж одоо сүр сүлдийн дороотуулж барьж исэн гэдэг нэг юм түүхийн улбаа бичиг байгаа нь юу вэ гэхээр 3 чулуу, хөөрөг, данс, тэгээ жинс. Тэгээд эннийх нь ард нь болохоор сахал дагуурт нь сахал үс дагуурт нь явж исэн бил. Эргүүлээд бүр түүхээ дээш нь ахаад сөхөд үзэх юм бол 13 дугаар зуунад бүх Монгол баатар ирчүүд урт үстэй, сахалтай тэрүүгээрээ ингээд юу одоо морин дээрээ хийсгээд явах нь илүү сүр хүчтэй сүл тиймэр амар харагддаг байсан. Тэгээд манжи нөгөө яг одоо дарлал нь орж ирэх. За дарлал гэж ярих юм мэдэхгүй. Иргэшэл гэж ярих. Иргэшэл нь одоо орж ирэх үед эцэг калмгүй 5 эцэг гэж тавьдаг байсан шүү дээ. Тэнгүүт нөгөө урагшаа унжуулдаг байсан үс сахал байхгүй. Дандаа мөлчийсэн юм. Кинонууд дээр ч гэсэн гардаг шүү дээ. Түүхүүдээр ингээ харахаар дандаа мөлчийсэн 5 эцэгтэй. Тэнгүүт үсээ авчгаар Монгол ирчүүд өөрөө сүр сүлдэг болчихж байгаа. Тэгээ түрүүний эргээд ярьжсэн 3 чулуу гэдэг дээр нонгод зэр зэвсэг бариад, сэлэн бариад морин дээр байлдаж явсан нөхдүүд хүүтэн чулуу хатуулсан хөөрг. Тэгээд тэр хөөргөө ер нь бол дандаа өөртөлж явдаг. Дотор элэг бүрийг нь хайрж явах ер нь хүүтэн чулуугаар. Тэгээд нэг дараагийнх нь маань болохоор Ардашиг кинон дээр гард юм да. Нэг богино нүгээр хоорондоо ингээд мэдээлэл солилцоод идэв чинь яг тэрэн шиг айгуу тийм логиктэй богино нүгээр хэрдэг. Цэцэн сэлмэг хурдан хүнд хариулт өгч чаддаг байсан нөхдүүд нь ганцны тамхины үзүүр юм жижиг гин штэ тий. Тэрүүгээрээ ингээд ярианы сэдвэн айгуу богинохон болгодог. Хүнтэй ингээд юм сайн ярилцаж чаддаггүй болгосон гэж сонсч ирсэн. Тэгээд отог жинс бол зэрэг дивийг амар их ялгаа харуулдаг. Тэгээд отог жинстэй залгаа хойдолт нь юм нөгөө тогос шууны үд байдаг штэ тий. Тогос гэдэг амтан одоо яг энэ хүн дээр одоо ирж гаршиж явснаас хойш ер нь бол өөрөө хоолоо олж идэж чаддгүй. Амаа ангаагаал хүнээр тижээлэгдэг. Тэгэхээр яг нөгөө цаад хаа хэрцгийний бодлогоор ч юм уу тэгж ийсэн гэж сонсож судалж ийсэн. Тэгээд сахал бол өөрөө ингээд юу юм аа? Ноён болоод одоо тухайн үед нөгөө юу гэдгийг болохоор сахал тавьдаг. Тэрнээс наан сахлыг ингээд хус гэж шаардлага тавьдаг. Тэрнээс өмнө бол бүх залуучууд нь бүх баатар ирчүүд нь сахалтай байсан. Сүр сүлтийг нь ер нь дороотуулсан юм байна. Тэгвэл яагаад гэдэг хариулт нь юм бэ? Бид нэр яагаад энэ сахлыг ургуулчихгүй ч өөр гоё иршүүд байдлыг харуулъя гэдэг үүднээс энэ сахлыг ингээд ургуулах юм байна гэж бодоод за тийм клуб байгуул. Ер нь олон улсад байна уу гэдээ бас хайж үзлээ. Тэгээд хамгийн анхны 2016 он гэдэг чинь Facebook энэ төр бол нэлээд гайгүй болж исэн хэрэглээнд төвтөрсөн. Тэгээд ер нь хайгаад үзсэн Tabok буюу Tactical Owners Bird Club гэж байдаг дэлхийд дээр. Тэр нь юу вэ гэсэн чинь цэрэг цагдаад ажиллаж исэн нөхдүүд тэтгэвртэй гарахаараа гэрээт ассасин буюу гэрээт тийм цэргийн алба хаадаг эсвэл тийм нөгөө дайчилгаанд явдаг
алуурчин хийдэг нөхдүүд байх нь шүү. Тим клубийнхэн tactical owners bird club гэдэг тусгай логотой хувцас хэрэглэхдээ тэр логогоороо танигдсан дээр ингээд ялгардаг. Одоо өөр улсуудад ингээд энэ тэнд явж байхад хамаатан садан шиг нэг ингээд юу яадаг, хүлээж авдаг. Тэгээ би яг тэрнтэй адилхан Imbok гэдэг Mongolian Birdman Owners Club гэдэг яг тэгсэн чинь шууд чатаар орж ингүү танахт клуб ингээд байдгийн байна. Тэгээд яагаад ингээд манахтай адилхан юм зүгээр товчлыг ингэж гаргаж ирж байгаа. Танад юм цэргийн усуд үгүй зүгээр тим юм байхгүй. Зүгээр юм сахал ургуулдаг юм залуучууд юм а гэсэн чинь тэгвэл энийг авчиж манай логог ч гэсэн дуурах шаардлагагүй. Тэгээд би өөрөө одоо энэ жанжин малгай бол Монголын одоо яг юу юм бэ? Бас үндсэн одоо яг орчин цагтай холбогдох юм гээд сахлынхаа логог зураад нэг 2 3 одоо дизайнер найзуудтай тэр сахлын логогоо зураад тэгээд ийм тусдаа шилтэй санта шиг сахалтай жанжин малгайтай юм нүдний шилтэй. Одоо юун дээр идэг үстэй? Бүтээгдэхүүн дээр идэг үстэй. Энэ дээр байхгүй байгаа. Тий. Тим логог зураад тэгээд тухайн үедээ одоо эргээд хоёлаа зүгээр 2016 оноос өмнөх үеийг бодъё л доо. Гудамжаар хэрэг сахалтай залуучууд явдаг байсан бэ. Ер нь бол бид нар яг тийм рокууд сахал тавьдаг гэдэг ойлголттой байсан шүү дээ. Нэг хэсэг чинь тийм яг 2000-аас хойш үед тий. Яг хуучин цагт бол өвгөнөр бол сахалтай байдаг байсан. Тий. Нийт зүгээр ингээ гудамжаар ингээд явхаар баг сахалтай залуучууд ховор байсан байхгүй. Тэгээ одоо яг тэр энэ клубыг байгуулж яхад миний ойрын хүрээллийн таньдаг гарын таврын багтах тавуулаа ярьж ирсэн. Энэ тэнд ингээл найзуудаараа цуг суучтангууд бөөн сахалтай 5 6 хонд суухаар эсвэл ингээ гудамж ингээ тамхилж мэмглаад юм яриад зогсон хүмүүс ингээ тойроо явуулдаг. Яаж байгаа гэхээр энэ нэг талаараа бас нөгөө буруу гарын. Тэгээ сая ингээ рок гэж байгаа. Тэгээ рок эсвэл нэг юм бол бүтэхгүй л нөхдөө сахал үсээ ургуулдаг. Тэгээ бас нийгэм өөрөө нэг юм юу гэдэг ялгуурлах гэдэг юм байсан. Тэнгүүд миний гол зорилго юу гэхээр сахлын соёлыг түгээе. Сахалтай залуучууд бас илүү ондоошиж харагддаг. Тэгээ модельлүүдтэй болох юм байна. Одоо ингээд орчин цагийн пижак костюм дээр сахал яаж зохицох вэ? Монгол хувцастайгаа яаж зохицох вэ? За тэр члүүд стилийн одоо савх мавхтай хэрхэн яаж харагдах вэ гэд. Тэгээ нэг хэсэг бол ер нь 2016 оноос бараг 20 он хүртэл 4 жил би жилд 5 ивент хийжсэн. Тэр ивентүүд дээр яадаг вэ гэхээр сахалны одоо юм арчилгааны бүтээгдэхүүнүүд юм байдаг юм байна. Тэгээд бас нэршлиг нь зүв болгоё. Саяны тэр нөгөө түүхийнх нь ахмад хүмүүс ингээд сахалтай улсууд одоо аавынхаа сүр сүлтийг химрийг дороотуулаа гэж яриад. Эсрэгээр эн чинь сүр сүлт химрэн сэргэж ирдэг. Тэгээд одоо сахалтай байхын мэдрэмж нь ямар ах вэ шинэ хэрэгтэнд? Гош. Хусгараа. Сахалгүй залуучуудын хажууд одоо юу гэдэг хүүхнүүдийн судалгаа байдаг юм билээ шүү. Илүү иршүүд харагддаг, илүү их татагддаг, илүү анхаарал нь явдаг гэдэг. Тэгээд ер нь бол ингээд юм сахалны хоббигоор соёлыг түгээгээд одоо бол би тэгж барахтай шин ингээд гадуур гудамжаар ингээд зөндөө л олон сахалтай залуучууд явж байгаа. Энд чинь нөгөө нэг зүйлийг ингээд хин нэг нь урайлаад ихлүүлчихэнгүү тэрийгээ дагаа залууч сахлаа ургуулж болох юм ингээд засч болох юм гэл. Тэгээ би одоо ховсгол ихлүүлсэн дээ. Одоо эргэжл 10 жилийн болох гэж. Тэгээ танай клуб ч бас өөр ингэсэн юм хөрхөн бүтээгдэхүүнтэй тий. Арчилгааны бүтээгдэхүүн. Арчилгааны бүтээгдэхүүн хувцснууд байна. Вакс гэхүү балзам юм уу, баалм юм уу? Энэ нөгөө Америкт байдаг Bird Club гэдээ бас яг манай логотой төстэй. Баалм буюу одоо сахалт тижээл өгдөг тос ингээд хэлбэржүүлдэг төрлийн юм байна. Coconut oil-оор ер нь суурай хийдэг. Им жижиг дөндөө ол юм байдаг. Сан бол нэг иймэрхүү дүү. Шотг шиг байна тий. Тийм, шотг шиг. Энэ манай нэг бас нэг сахалтай найз Америкаас авчирч өгч ирсэн. Зэрлэг гахааны ус. Айгуу сайн зэрлэг гахааны усээр ингээд тэгээ энгийн сам шиг биш яг юм нэг үстэй самар саманжиж бас сахал өөр хэлбэртэй гоё. Тий, одоо ингээд айгуу гоё хэлбэрч байна. Самд үзүүл юм. Бигтас нэг тийм сахалтай албатай одоо яриа хайртай явж байгаа гэх бас би нэг юм уншиж ирсэн юм. Эрэхтэй өнөө аль хэсэгтээ яаж сахал тавьж байгаас нь зан характер нь бас тодорхойлогддог. Тэр сэтгэл зүйн судалгаа байхгүй одоо Sigmund Freud-ийн өөрийнх нь судалгаа юм. Тэгээ Sigmund Freud-ийг бид нар мэдэрч бас яг ингээд юм хөшгөлсөн юм сахалтай уралны дээр доор энийг бол бид нар ооч сахал гэж яриад байгаа тий. Энэ бол живэр сахалч гэдэг юм. Одоо ингээд хууз гэд тий. Тэнгүүд өөртөө ингээд тулцсан ихтгэлтэй эрэхтэй өмслөхөр бүр яг ингээд бүтэн сахал тавьдаг гинэ. Тэр гитаас одоо бодохоос тэр чинь урах бололцооноос бас хамаарна тий. Зарим хүмүүс их чинь зөвхөн энэхүү хэсэгт урагш мургадаг янз бүр л байгаа л та тий. Физиологи онцлог байна. Тэгсэн чинь тэр нэг юм нь болохоор таарж байгаа юм. Өөртөө хитрхи итгэлтэй одоо нэг эготой хүмүүс. Эго гэдэг нь болохоор ер нь бусдаас өөрийгөө дээгүүр тавих үзэл гэж бид нар тайлбарладаг шүү дээ тий. Тэр хүн нь тий ийм мустаж тавьдаг гинэ. Тийм хүмүүс. Тэрний хамгийн том шиг Гитлер гэдэг. Тэр надад бас их сонир санагдчихсэн. Тэг яг ингээ ярихаар тий сахал нэг талын соёл явчихсан нөгөө талаасаа бас ингээ харах юм бол сэтгэл зүг илэрхийлж идэг гэдэг нэг юм би уншиж ирсэн байхгүй. Өнгөрсөн жилийн Тонти нөгөө артист Бабар Тандер хоёрын клипэнд бас
зөндөө олон сахалтай залуучууд тоглолцсон байсан тий. Тэр танай клуб байсан уу? Тий. Аха. Нөгөө хоёр тал болоод байгаа шин. Лимит бабар ах хоёрын клип байна. Тийм юм уу? Тий. Аха. Fratel гэдэг одоо Brada гэдэг дуу байгаа тоххой. Тэрэн дээр би сая нөгөө яг хаа саянаас судлаатай ч холбоотойгоор яг нөгөө ярих гэжсэн нэг зүйл маань юу гэхээр яг гоё гулсаад орчлоо гэдэг шиг. Энэ нөгөө соёл гэдэг нь юу гэхээр манайхан бас сахлаа зөв нэрлэх хэрэгтэй юм шиг байлээ. Миний одоо ингээд ургуулсан байгаа сахал болохоор full beer бүтэн хууд сахал гэдэг. Олон улсад энэ нэг нэршилтэй юм байлээ. Манайхны Монгол сахал гэхээр та хэд мань Википедиа мөн Google дээрээс зүгээр ингээд эсвэл AI дээрээс ч юм уу хайгаад үзээрэй. Монголчуудын сахлыг warrior сахал гэдэг юм билээ. Одоо яг ингээд одоо манай өгөөдөө хаан сахалтай байсан Чингис хааны сахал шүү дээ. Живэр сахалаас ингэж ургуулдаг гэсэн хэлж шүү дээ тий. Монголчуудын сахал болохоор яг энэ шанаагаар ихлээр ерөөсөө ургуулдаггүй. Тэгээ warrior сахал гэдэг нь уруулны дээдлээс энэ ирүүтэй холбогдож доошоо ингэж орж. Энэ нь болохоор бүр дэлхийд ингэ нэрлэгдсэн. Warrior дайчин сахал гэж нэрлэдэг байгаа. Тэнгүүд одоо нөгөө Скандинавын орны улсууд болохоор яг ихэвчлэн дандаа юм full bear-д ургуулдаг. Бүтэн юм хууд сахлууд. За тэгээд англичууд болохоор уруулны дээдлийн мустачиг айгуу төлхөө ургуулдаг юм байлээ. Тэнгүүд одоо юу гэдэг Европын Орос Морс дээр ч тэр Английн одоо Европын улсууд маань болохоор сахал бас зэрэг дэвийг илэрхийлдэг байсан юм байлээ. Тэгээд би бас яг энэ нөгөө клубээр дамжуулаад сахлаа бид нар зөв нэрлэх хэрэгтэй юм байлээ. Зөвхөн ирүүнийхээ доор ургуулсан байх юм бол ямаа сахал гэж яриад байгаа. Коди сахал гэдэг. Энэ болохоор ооч сахал тий. Тэгээ бүтэн ингээд орчороо одоо бүтэн full bear бүтэн хууд сахал уруулны дээдлэн жирэг монголоор жирвэ гэдэг. Монголоор олон улсын одоо хэллэгээр нь англиар нь ч юм уу энийгээ бас нэрлээ сурчий. Одоо Монголд айгу мустачиг айгу хөөрхөн ургуулсан явдаг нөгөө voice орж исэн нэг даваад алаа гэж залуу байдаг чинь мустачиг яг дээдлэн Сальвадор Дали шиг тий. Тэгээ гихмшлэн гэр нэрлэдэм байлээ шүү. Нэршлиг ч гэсэн бид нар бас сайн мэдэж авбал зүгээр юм байна гэж би хөвдөө бодсон. Тэр сахалаас өөрөө аюу тийм сонис хэдэг юм бэлээ. Дээрэс нь бас энэ эрчүүдийн хувьд бас нэг сахал тавчир өөртөө ихтэй байдаг гэдгийг бас би олон сахалтай хүмүүсээс сонсч ирсэн тий. Зарим нэг сахал ургуулах гад тасмас төрхтэй юм бэлээ. Зөндөө бүтээгдэхүүн байгаа. Ургуулдаг төрлийн витамин дотроос нөгөө биотин гэдэг витаминыг ус сахлыг ургуулдаг биотин гэдэг витамин. Тэгээд гаднаас нь бол сахлын ургалтыг дэмждэг нь хоёр төрлийн бүтээгдэхүүнүүд байгаад байдаг. Энэ нь миноксидил гэдэг бүтээгдэхүүн спиртлэг 2% спирттэй агуулмжтай бүтээгдэхүүн байгаа. Тэгээд кастер ойл гэдэг. Кастер ойл нь тижээл өгч нилээ. Манай хүүхнүүд ч гэсэн эрэлдэж кастрови ойлыг тийм масло гэж нэрлэдэг ааш тэр нэг хүмсэг ургуулгад ишгэлдэг. Бас тийм сүтгрүүлдэг тийм юм байл л дээ. Тэгээ хүмүүс нэг учиргүй сахал яриад хараас хайгаад байж магадгүй. Баянагийн л үндсэн мэргэжлэнүүрээ бас борлуулалт чиглэлтэй тий бизнесийн удирдлага чиглэлтэй явж байгаа. Тэгэд одоо нэг яваад байгаа хөтөлбөр шүү дээ. Entrepreneurship хөтөлбөр юм уу? Тэр ч одоо юу юм бэ? Санхүү эдийн засгийн дэд сургалт дээр яваад байгаа. Тэр хөтөлбөрийн талаар бас мэдээлэл өгөөч. Яа гэвэл бас манай подкастыг сонсож байгаа хүмүүс сонирхолтой байж магадгүй. Одоо яг юм маркетинг урлаг суурьтай хүмүүс бас нэг анги болоод тий яг entrepreneurship чиглэлээр суралцаад бүр VIP анги маягийн зүйл санхүү эдийн засгийн дэд сургалтаар гарсан юм биш үү? Тэр бас сайхан л мэдлээ. Тэгээд тэр хөтөлбөрийн талаар ярьж өгөөч. Чинь яаж сонгож шалгаруулсан та хэдийн үздэг хичээл ямар байгаа энэ санхүү эдийн засгийн сургалт төр тийм магистрийн хөтөлбөр төр ер нь юу зааж байна? Entrepreneur анги нь яг бакалаврын бол яг уус анги байдаг юм билээ. За. 2 жил болж байгаа гэсэн үү. Тэгээд өнгөрсөн жил санхүү эдийн засгийн сургуулийн 100 жил болж байгаа гэд. Тэгээ энэ хүрээндээ бас нэг нийгэмд нөлөөллийн нэг юм том хөтөлбөр аяныг хийх ёстой байна гэдэг үднээс урлагийнхныг entrepreneur төр нь санал тавьсан. Art of Entrepreneur гэдэг шинэ анги нээгээд энэ дээр урлагийн одоо тий тайзны, дуучин, бүжигчин, заадаг арын албанд тайз хөгжим, менежмент төр нь ажилладаг гэсэн юм солонгорсон бүтцтэй нэг юм ангийг бүрдүүлээгээд entrepreneur-ийн тэнхмээс санал тавиад бид нэг ийм анги бүрдүүлж байна гэд. Тэгээд энэ анги маань өнгөрсөн жилийн 24 оны 12 сараас хичээл маань 11 сараас хичээл маань ороод ингээд явж байгаа. Одоо энэ 26 оны 2 сард төгсгөө. Тэгээд энүүгээрээ дамжуулаад одоо юу гэдэг манайхаа одоо дуучид маань татвар гэл асуудал биш үү зүгээр. Нөөтийг жишээ нь хэрхэн зөв юм уу буруу бид нар татвар төлөх нь буруу юм уу зөв юм уу ер нь яаж татвараа бид нар хувь хүнийхээ яаж аж ахуйн нэгжтэй яах юм гэдэг зүгээр энгийн иймэрхүү хичээлүүдийг чинь entrepreneur яг тэр анги дээр заадаг байхгүй. Нягтлангийн хичээлийг анхан шатны хичээлүүдийг. Гэтэ энгийн хүн одоо ойлгох байдлаар гэдэг ч юм уу. Энгийн нэг модуль хичээлнэ. За тэгээд бас хувь хүний маркетингийг хэрхэн яаж хийх гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бас мэдлэгийн сайн олгож байна. Эргүүлээд сургуулийн PR маркетингийн entrepreneur хөтөлбөр нь ер нь юугаараа давуу талтай яаж илүү
ажилтгийн гэдэг юм Шин зааж тэр анги яаж бүрдсэн? Одоо нурлынхан гэж та одоо баянгийн хувьд болохоор яг тонти менежер байж байгаа. Одоо бас яг хувь артистийн менежер хийгээд явж байна тий. Бас юм талант медиа хөгжүүлээд яваад байна шүү дээ. Тэр анги үрэл шинэ яаж бүрдсэн? За тухайн үед бол сургуулаас бол нөгөө яг энэ урлынханд бүдүүрэнд нь хүсэл тавьсан. Урилга. Тэгээд одоо бол одоо манай ангид хөтлөгч нар байна. Хөтлөгч уугнаа, за Монгол HT-ийн хөтлөгч Ирхээ, өглөө хөтөлбөрийн Ирхээ, тэнгуут хөгжимчд ороод ирчин тий. Хийлжтэйги, Санж Университет байсан одоо Баяр Цэнгэл гээд хийлж маань байна. Тэгээд хөсөгтөн ер нь бас сургуулиал шууд артистуудад өөрөө санал тавиад шууд санал тавьсан. Зөв. Тэнгуут төлбөрөд орчих юм уу? Үгүй. Тэтгэлэг төлбөр маяг юм уу? Тий, бид ер нь бол одоо энэ сургуулийн маркетингийн ажлыг нийгмийнх нь ажилтаа өнгөрсөн жилийн дээр 100 жилийнх нь концерт гала энтрийг нь бүдүүрийн зохион байгуулад бид ингээд ороод явж байгаа. Одоо болохоор энэ жил одоо энэ 25 оны 9 сарын 13 төв цэнгэлтгэхээр бид нэр 45-аас дээш насныханд зориулсан Forever Young гэдэг фестивалыг хийж байгаа. Энэ олон улсад яг иймэрхүү төрлийн фестивал хийдэг байна лээ. Тэгээ бид энэ нийгмийн нөлөөлийн нэг юм аян хийх ёстой гэж судалгаа хийгээд тэгээ энэ дээрээс энэ фестивалыг хийж байгаа. Шалтгаан юу вэ гэхээр манай монголчууд за тэр дундаа Аз хүмүүс айгүй их тийм хурдан хөгшрөмтгий майнд нь барилгын хүртэл одоо тэгээд юу гэдэг 45-аас дээш болоод ирэнгүүтээ тий ер нь өөрсдийгөө жоохон хөгшөрч гин гэж бодоод ч юм уу. За тэгээд цэрэг цагдаагийнхан бол бүр 45 хүрээ шууд тэтгэвтэй гарчдаг шүү дээ тий. Тэгээд тэтгэврийн нас чи өөр эмэгтэй бол 50, эрэгтэй бол 55 байна уу? 65 байна уу? Ингээ явчихдээ ч тэнгүүд гадны Европын улсууд дээр 50 нас, 60 нас яг эд бас үнэхээр прайм тайм дээрээ буюу оргил цаг дээрээ ингээд ажиллаж чаддаг эд бүтээх нөхдүүд байдаг юм. Тэр хэрээрээ ингээд өөрсдийн чөлөө цагийг өнгөрөөдөг сонирхолтой урлаг соёлын энтертайнмент арга хэмжээнүүд байдаг. Эсвэргээрээ манай монголчууд их залуулаг арт түмэн юм уу? Энэ жилийн үед жишээ нь Задгай талбайн шоу гэхэд баг 30-40 төв цэнгэлтгийн сошиал би паркийн тоглолтууд болоод байдаг. Тэгтэл тэднэр нь сегмент нь баг 35-аас доош 30-аас доош насныханд зориулсан ийм шоу тоглолтууд байдаг. Тэнгүүд одоо энэ Монгол улсыг нь Улаанбаатар хотыг цогцлоосон энэ 50-аас дээш насныхандаа зориулсан ийм фестивалыг жил бүр бид нэр хий гэдэг зорилготой. Тэгээд таавал үнэхээр залуу байна, ирч хүчтэй байна, ажиллах боломж байна гэдэг байдлаар энэ фестивалыг зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл 50-аас дээш гарахаар банахж ирнэ дандаа хүүхдээ хараад тийм тэгэл ачцээгээ хараад иждэг шүү дээ. Нэг хүүхдээ сургууль зүүн цэцэрлэг зүүн гэдэг ойлголттой байгаа шүү. Тэр сэтгүүл өөрчлөх зорилготой байгаа даа. Тэгээ бас ажлын байранд зуучлаа. Орчин үеийн технологийн сургалтуудыг бас хий. Эрүүл амьдралын хэв маягийг нь бас зааж өгье гэдэг ч юм уу. Нэлээ олон төрлөөр тэгээ энтертайнмент урлагаар дамжуулж бид нэр энэ сэтгүүдэнд өөрчлөлтийг гаргая гэдэг байдлаар энэ фестивал хийгээ явж байгаа. Фестивал надад изэлэх үү? 9 сарын 13-нд төв цэнгэлтгэт. Одоо ингишүүлж ойлгох юм бол бид нэг 50-аас дээш насныхны баг play time-аар зүйл болох гэдэг шүү дээ. За яг ер нь тэгээд ойлгочиход болно гэсэн. Одоо би бас ерөнхийдөө юм урлагийн тоглолтуудын бас цаад юмны сайн ойлгодог байсан. Яг өөрөө яг юм эрх зөө сууртай тэгээд юм судлаач хүн учраас сайн ойлгодог байжгаад энэ жил play time-д яваад би болж ирсэн мэхэр тэр бол амар том тийм society culture юм байна гэж хараад байгаа байхгүй. Өөрөө эн чинь нийгмийн соёл юм байна. Тэнд хүмүүс юмаа зарж гин, бизнесүүд очицсан, ашгаа олж гин, хажуугаар нь эрүүл мэндийн сургалтууд ч явж гин, спортын тэмцээнүүд ч явж гин. Би болохоор тэрийг яагаад энэ жилээс ингээд айгу анзаарч харах болсон бэ гэдгсэн чи өөрөө ээж болоод тэгэхээр хүүхдэд ойлгохын тулд тэдгэрнүүдийг судлаад дараа нь тэдэрт хэдлэр нь ярьж сурна гэдэг шиг тэр нийгмийн өөрчлөлтүүдийг бас бид нар юм соргог байх хэрэгтэй юм лээ. Тэгэхээр 50 гараад одоо 60 гарсан хүмүүсээс тийм зүйлийг харах бас болцоо байна гэдэг бол бас тэр хэрэгтэй өгөөчтэй юм шиг санагдаж байна. Тэгээд одоо энэ талант менежмент тал руугаа бас нэг нэлээд олон жил ажилласан байгаад байна. Одоо бас энэ фестивал ингээд зохион байгуулах гэдэг явж байна. Ер нь ингээд харахаар Монголын талант зах зээлийн өрсөлдөгчид ер нь хэр олон байдгийг. Зах зээлийн боломж нь хэр байдгийг. Зах зээлийн боломж хангалттай их шүү дээ. Ер нь бол хүн өөрөө ажиллаж чадхал юм бол одоо сонирхолтой төрлийн юмнуудыг хийх боломж болцоо байгаад байна. Яг би одоо нөгөө яг бизнесийн удирдлага борлуулалт маркетингийн чиглэлээр яг одоо энэ жил бол 17 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээ сүүлийн 5-6 жил яг entertainment чиглэл рүү нэлээд ороод явж байгаа. Тэгээд юу гэдгийг хуучин бол ингээд нэг юм цагаас цагт баригддаг компанид харьяалалтай ажиллаж хагаад одоо болохоор илүү фриланс байдлаар тэгээд 2-3 төрлийн төслүүд дээр зэрэг ороод ажиллах боломж олцсон ингээд байгаад байгаа. Тэгэд би Апууд хамгийн олон жил ажилласан, 10 жил орчим ажилласан. Тэндээ бас 2 жилийн хугацаанд хүний нөөцийн сургалт хөгжил энэ төр дээр ажиллаж байсан байхгүй.
Тэгээ одоо ингээд ийм талантаар ажиллахад олон ийм хүмүүстэй зэрэг олон ажлуудыг зэрэг амжуулахын тулд судалгаа бас хийх шаардлагатай байдаг. Миний сая харснаар өнгөрсөн жил статистикийн газраас болоо санхүүгийн засаг дээр ч гэсэн ийм судалгаанууд гарсан байлээ. Тэр нь юу вэ гэхээр Монгол за тэр дэлхийч тэр ингээд даяараа хүний нөөцийн хомсдолтой болцсон баг. Ингээ харахаар ер нь одоо нэг яг хөдөлмөрийн зах зээл дээр зэнжи үеийнхэн бол хамгийн их төрж орж ирж байгаа. Эргүүлээд яг тэгтээ зэнжигийнх маань цэвэр 100% бүр ажлын талбар руу бас орж амжаагүй байгаа. Тэгмэд 2028 он хүртэл ажлын байрны хомсдол маш их байгаа. Үүнийгээ дагаад юу вэ гэхээр гол одоо улс орныг гүйч юу Миланы нөхдүүд маань 2-3 ажлуудыг зэрэг хийх шаардлага гараад ирчихэж байгаа. Энэ ч үүднээсээ одоо юу гэдэг 28 оноос хоошвол одоо энэ алтан гахаа гэдэг нэг юм алтартай нэг юм болсон шүү. Тэр үеийн нөхдүүд маань яг сургуулаад өгсөд ажлын байрны хомсдол маань багаар ингээд гайгүй. Тэгээ нэг хүн нэг ажиллаа ч юм уу за хоёр ажил. Тэр чинь цанх үе гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тий, яг нэг юм үе гарцсан. Энэ ч үүднээсээ одоо нийгмийн хэрэгцээ шаардлаган дээр тулгуурлаад би одоо ийм олон төрлийн ажлууд руу ороод төслүүд дээр хамт ороод оролцоод л яваад байгаа. Тэгэхээр тоолнд одоо авиасыг борлуулах тэр одоо ажил үндсэн бүтээгдэхүүн борлуулах ажил хоёрын дунд хэр зөрүүтэй. За одоо би нөгөө entertainment-ийн чиглэлийг илүү зур суулж гаргаж ирж ярил л да. Манай одоо Монголд уран бүтээл хийж байгаа артист, дуучин, жүжигчин одоо юу гэдгийг яг за би яг илүү нөгөө уран бүтээлчд буюу дуучид рэперүүдтэй хамтарч ажиллаж байгаа юу гэхээр манай хэд бол үнэхээр супер ингээд байглаас өгцөө хөгдөлтэй. Авьяастай ур чадвартай. Тэгээд нэг талаараа тийм боловч эргүүлээд нөгөө байгууллагууд дээр мэдээж тэр хүн чи өөрийн босгоцсон ийм карьерээ тий угаасаа гаднаас ойлгомжтой. Одоо сошиал дээр ч гэсэн нөгөө хэр хандлттай, хэр амжилттай явна харагдаж байгаа. Тэгтэл байгууллагууд дээр хамтын ажиллагаа хийхийн тулд өөрөө заавал явах шаардлага гараад идэг. Тэгтэл манай Монголын энэ entertainment зах зээл чинь одоо бас дараагийн түвшинд хөгжих шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Сүүлийн үеийн хамтлаг дуучид, уран бүтээлчид бүгд өөрийн гэсэн менежерүүдтэй ч юм уу явдаг болсон. Тэр нь хуучин бол юу гэдэг вэ? Зүгээр л утсыг барайл юм арга хэмжээнд дуулах чаавал аян тавьдаг байсан бэлээ. Арай илүү өөр түвшинд гарч байгаа. Тэр нь илүү системтэй компаниудтай хэрхэн яаж ажиллах юм. Энэ брэндтэй манай артист үнэхээр зохицох юм уу, зохицохгүй юм уу? Тэгээ энэ сошиал чинь Facebook, Instagram гэдэг чинь хүртэл аюу ухаалаг болчиход байна шүү. Энэ хүнийг дагж байгаа 100 мянган дагагчдынх нь тэдэн хувь нь эрэгтэйчүүд, тэдэн хувь нь эмэгтэйчүүд гэх гоё сегментлээ гараад ирчих. Тэгээд тэдээс тэдэн насных нь ийм байна. Тэгээд компаниудтай хамтарч ажиллахад яг тэр дата инсайтуудыг гаргаж ирж байгаад тэрийг нь за энэ танай брэндтэй зохицох юм байна гэдэг ажлыг одоо юу гэдэг нь урлагийн менежерүүд нь илүү ингэж танилцуулж хамтын ажиллагаануудыг ч гэсэн хийж явж байгаа. Менежер гэдэг чинь тухайн артистыг өөрөнд борлуулна гэсэн. Тий, одоо нөгөө артистик брэнд гэж харчаад байгаа. Бүтээгдэхүүн. Ундаа зархаж байгаатай адилхан бид нар бол артистаа өөрсдөө борлуулах тухай ярьж штэ тий. Би одоо жишээ нь тандартай ажиллаа 5 жил болж байна. Тэнгүүц тандар гэдэг хүн ямар сегментэд тохирохын гэдэг байдлаар би өөрөө компаниудаар ч санал тавьж байгаа байхгүй. За ийм танай брэнд бол нэг иймэрхүү насныхан хэрэгэлдэг иймэрхүү байх юм байна. Энэ бүтээгдэхүүн энэ брэнд манай артисттай мэржлэх юм байна. Яг ингээд зохицох юм байна. Бүгдөө ингээд хамтын ажиллаа эхлүүлж болох юм гэдэг байдлаар. Тэгээ энэ хүн бол ийм супер брэнд юм аа. Ер нь брендинг шүү дээ. Хүн ч гэсэн өөрөө брендинг болчиход байна шүү дээ. Одоо Америкт бол одоо жишээ нь LeBron James-ийн алдартай саксны тамирчин арталт нь Rich Paul гэдэг агент байж байдаг тий. Тэгээ Rich Paul ч одоо тэр юу гэдэг Golden State-ийн Draymond Green, Klay Thompson гэдэг ч юм уу олон одоо супер тамирчдыг ингээд Nike өөр юуд ямар ч брэндүүдтэй ингээд илүү дийл хийж зарахтай. Энэ хүн бол ийм супер брэнд, ийм нөлөөлөлттэй. Тэгээ одоо зүгээр олон улсаар айлчлал хийхэд нь хүртэл тэр мөрн брэнд болгож хүн чинь өөрөө ч гэсэн яг дуусахгүй брэнд байгаа даа л та. Сайн нөлөөллийг бий болгодог. Энийг нь хооронд нь гүүр болох авьяас ур чадварыг нь илүү бүр ахаад өнгөлж дараагийн түвшинд гаргах дээр нь энэ талын менежмент ер нь бол нэлээд сууж явдаг болов гэж би бодоод байдаг л та. Тэр одоо энэ sales борлуулалтын салбарт 13 жилийн туршлага дотор чи ингээ сүүлийн хэдэн жил урлагийн энэ борлуулалт хийлээ гэж штэ тий. Бит бүтээгдэхүүн борлуулах нь гоё юм уу? Эсвэл ингээ артист борлуулж одоо тэднэр дээр менеж хийх нь гоё юм уу? Одоо зөвөр мэдрэмжээсээ хуваалцвал entertainment салбар нь өөрөө илүү гоё сонирхолтой л доо. За яг зүгээр хуучин яг бит бүтээгдэхүүн брэндтэй хүнсний бүтээгдэхүүн шингэн хүнс ч юм уу ингээд зардаг байхад бол хүрээлэл нь хязгаарлагдана л. Нэг харилцагчийн тоон угаас ойлгомжтой. Нэг CU GS гэдэг ч юм уу тийм ингээд юм дорж тусмаагийн сурууд дээр бүтээгдэхүүнээ тавина. Тэгтээ хэрэглэгчийн майнд нь ингэсэн амт нь ингэж өөрчлөгдсөн гэдэг юм явдаг бол entertainment ч юм болохоор хүнтэйгээ маш олон төрлийн хүмүүстэй олон нийгмийн төлөө олон салбарынхантай бас харилцах боломжтой. Үүнийгээ дагаад гэсэн илүү тийм
сонирхолтой. Аа. Хөгжилтэй байдаг. Гэтэ бас тэр хэрээрээс хүнтэй ажиллана гэдэг чинь өөрөө амьгийн үзүүлэлттэй харьцахаас хэцүү шттэ. Тэрийн салбар чинь тулгарч исэн ямар хүндрэл бэрхшээлүүд байдаг вэ? Надад бол яг ингээд бас төстэй санагдаад байгаа хгүй. Өмгөөлөл хийж байгаа хүний ажилтай бас төстэй ингээ асуудалч ундран те тэнд дахиад нэг асуудал шийдэн тэгтэл бас нэг борлуулж байгаа зүйл чи өөрөө те би харагдахгүй үйлчлэгээ агаад нь штэ те. Тэгэхээр хүндрэл бэрхшээлүүд юу тулгардгийн ер нь тэрийг яаж даван туулдیں۔ Одоо тэр бас нэг скиллээр тарах гэдэг юм л та. Ер нь бол энэ харилцааны ур чадвар хамгийн сайн байх хэрэгтэй. Тэгээд бас дээрэс нь энэ сэтгэл зүйч бас байх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд тодорхой хэмжээний хууль эрх зүйн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэр артистыг төлөөлж байгаа болвол тэр хүний эрх ашиг нь яаж нөлөөлөх юм те эргүүлээд нөгөө одоо олон улсын компаниуд чинь брэндүүд чинь хүртэл инфлюенсерүүдтэй хамтарч ажиллахдаа хүртэл нэлээд болгоомжлдог болсон шүү дээ. Эргүүлээд энэ хүнтэй ингээд брэндээ ингээд холбоод явангууд тэр хүний карьер ямар нэг асуудал үүсвэл дагаад брэнд нь унах магадaltaй. Тэгэхээр хоёр талаас маш өндөр хариуцлага тавих ёстой болдог. Тэрийг нь л яг балансын сайн барих хэрэгтэй. Компанида вин-вин аль бол талдаа вин-вин байхын тулд энэ дунд нөгөө зохицуултыг хийхин тулд яг менежментийн ур чадварыг нэлээд сайн одоо юу гэдэг нэлээд сайн гоё сонсож сурах хэрэгтэй. Тэр хүнийг бас ойлгох хэрэгтэй. Яг өөрийнх нь оронд өөрийгөө тавьж үзэж байгаа. Юу мэдэрч байгаа, юу хүсэж байгаа гэдэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй байх. Одоо хүнтэй ажиллаж байгаа учраас энэ хүн маань дор хаяжтай ямар өнгөнд дуртай юм те, ямар хоолнд дуртай гэдэг зүйлийг нь маш сайн судлах хэрэгтэй. Амьдралын хвшлээс өсвөлтөөс чухал юм байна шүү дээ. Өдөртмийнх нь лайфстайл гэдэг зүйлээ одоо залуучууд маань ингээд яриад сурч ирсэн. Яг ийм байдлаар нь сайн мэдчихэж тэгээд харилцаа холбоог тогтоох хэрэгтэй гэж хардаг. Одоо чинь Монголд ингээд бодохоор бас би ингээд жоохон гайхаад л байдаг л та. Бид нар чинь цөөхүүлээ. Монгол жижиг юм шиг байхгүй зөв цөөхөн штэ тий. Тэгэнгүүт одоо чинь би нэг дуучин байлаа гэж бодоход аамын яхан залгаал тий чи дуул гэвэл одоо нэг менежергүй дуулахсаар сонголтгүй л болж байгаа байхгүй тий. Тэр бэрхшээлүүд чинь тулгархой таадаг. Ер нь тэгэл зөндөө штэ. Угаасаа нөгөө манай одоо энэ миний ажиллаж байгаа салбарын урлагийнхан ч ингээл бас цөөхөн штэ. Монголч өөрөө 3.5 тэнгууд энэ дотор нөгөө олонний танил урлагийн усууд нь бас хэд билээд тий. Тэнгууд яг одоо энэ багаар дараагийн төвшөнд гарч ах шиг байна. Олон одоо энэ лейблүүд өөр ингэсэн менежертэй тий бүр компани шиг засаглалын хувьд болж шít. Сошиалыг нь тусдаа хариуцдаг хүн байна тий. Видео контентийг нь хийдэг хүн байна. За компаниудтай хамтын ажиллагааг нь хариуцдаг хүн байна. За бүр санхүүг нь хариуцдаг хүн байна. Одоо би түрүү нэг уран бүтээлч таандрыг гэдэг чинь одоо энэ хүний артлын баг дээр бол нэлээд олон өргөн бүрэлдэхүүн явж байгаа. Видеог нь хийдэг тусдаа хүмүүс байж байна. Сошиал маркетингийн фото зургийг нь за би нөгөө компаниудтай илүү хамтын ажиллагаа гэрээ контрактын санхүүч нь гэдэг ч юм ингээд явж байгаа. Тэнгүүт яг хуу манайхны нөгөө юм олон жилийн дунджаар хөтлөгч нэрч гэдэг ч юм уу те ойрын таньдаг ах нар нь шууд уран бүтээлч рүү халтаж орж ирдэг те. Үнэхээр ажлын цагийн хуваар скежүүлтэнд байхгүй байх чинь те. Үгүй чи нэг тэнд ингэчээч тэгчээч гэдэг. Гэхдээ энэ багаар халагдаж байна. Сүүлийн 2 3 жил бол нүдэн дээр илт ингээд юм системтэй болж байна. Сайн байна уу? Тэр маань юм өдөр завтаа бол ингэж байгаа болоо гэдэг. Манай хэд ч гэсэн сайн ойлгож нэр ингэж ийж бас нэг дараагийн төвшөнд гарах юм байна гэдгийг ойлгоод явж байгаа шиг байна. Хөгжиж байна. Тэгэхээр одоо ярианаас нь ингээд би бас нэг зүйлийг ойлгож авч байна л та. Их шинэ жилд өгөхөр нь артистуудын үнэлгээг ингээд нэг хүмүүс жоохон шүүмжлээд идэг штеп. Одоо тэдэн сая гүнтгүү өдөрчөөд ийм болсон юм. Тэгвэл ард нь баг ажиллаж байгаа юм чинь тэр олон хүний өөрсдийнх нь хүч хөдөлмөрөөс үнэлгээнээс өндөр байхаас аргагүй юм байна штеп. Тийм. Одоо юу гэдэг за нөхөр баян мөнх те 5 саяар дууллаа. Ороод нэг 5 минут 3 минут дуулах ямар үнэтэй. Тэгтэл эн чинь яг ийм системтэй менежментийн хүмүүс ажиллаад байна. Тэгээд зүгээр нэг дуу бүтгэхэд л хоолой бичлэгийн институт те аяа хөгжмийн зохиолчоор хийлэхээр аяа хийлгэн эсвэл гаднаас бит худалдаж авахаар бол тэр чинь тодорхой хэмжээнд төлбөр төлж байгаа шүү. Энэ бүхэн чинь ингээд тэгээд эргүүлээд юу гэдэг нь сая энэ 5 сая гэдэг арталт чинь зөндөө олон хүмүүс бас тодорхой хэмжээний цалин цааваа ингээд явж байгаа байхгүй юу? Энийг бас сайн ойлгох хэрэгтэй байх. Хүмүүс ер нь зүгээр ингээл урлагийнхаа ям амар хэлбэр мөнгө бол үгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр дуу чинь өөрөө зардалтай бүтэж байгаа. Тэр нь өөрөө бидний борлуулж байгаа бүтээгдэхүүнтэй адилхан. Тэр артистийн өөрийнх нь бүтээгдэхүүн болж таарч штэ. Маш энгийнчүүд ойлгуул те. Тийм. Хуучин бол нөгөө хөвчлэн нөгөө дуу бол баг аудио хэлбэрээр айгүй хүрдэг байсан шүү дээ. FM радиогоор ч юм ингээд явчихдаг. Кассетэн дээр ч ингээд явдаг. Одоо болохоор шинэ уран бүтээл гарахтаа дандаа төрстэй явж байгаа шүү дээ. YouTube дээр дандаа клиптэй. Клип чинь дор хаяж хамгийн багадаа 15-20 саяар.
Зураг авалтын талбай, малбай хаана байхаас хамаарат арын албанд ажиллаж байгаа гэрэл одоо ингээл өнөөдөр хоёулагийн студид ярьж байгаа энэ гэрлийн түрээс мөрөөс гэл явж өгнө шүү. Тэгэхэд нэг ингээд дүрстэй дуу бүтгэхэд баг ингээд багтаа 15-20 сая төгрөг болж байгаа. Тэр чи өөрөө ингээд юм зардалтай учраас ялтчгүй л ингэж үнэлгээнд тэгж л гарч ирдэг гэсэн. Тийм учраас олон улсад бас нэг чинь бүр content factory буюу контент үйлдвэрлэл гэж нэрлэдэг шүү дээ, тий. Одоо арт өөрөө артистаас гарч байгаа бүтээлч өөрөө бас бүтээгдэхүүн продакт хэлбэртэй. Тийм учраас оюун хэмжээр хамгаалагдах хэрэгтэй маа гэдэг юм зүг тий. За манай үеийнхэн болохоор ерөнхийдөө тонот рекордсыг бас аймаг сайн мэдээд лейбл гэж ярих л та тий. Рекордсоор явж байгаа. Тэгээд олон артистуудыг чинь ингээ менеж хийгээд явхаар тий нэг менежер чинь дунд нь яаж зохицуулт хийдэг вэ гэдгийг бас би гайхал лээ. Нодон чинь ингээд яг шинэ жилийн үеэр ингээд хоёлоо уулзаа сууж яхад те асар их дуудлага ирээл ингэж яхад яаж тэрийг ингээ менеж хийж байгаа юм бэ гэдгийг бас би гайхаад байсан л та. Тэгэхээр яг энэ лейблийн менежер хийх нь өөрөө бас Монголд одоо тэрийг хийх хэрэг хүсэлтэй хүүхэд байвал те өөртөө ямар скиллийг төлөвшүүлж иж тэрийг хийх юм. Дээрэс нь яг энэ чиглэлийн бас юм ажил мэрэгжил сонирхдаг хүүхдүүд байвал хоёлоо бас тэр хүүхдүүдэд гоё зөвлөмж өгөл яг мэрэгжлийн талаас. Нэгдүгürt нөгөө хүсэл сонирхол хобби айгуу байх хэрэгтэй. Одоо тэр жанрынхаа дуунуудыг мэддэг те. Уран бүтээл чинь хэдэн оноос уран бүтээлээ хийж исэн гэдэг ч юм уу. Би нөгөө түрүүн хэлсэн чинь нөгөө хувь хүн талаас нь яг артистуудаа ч гэсэн айгуу сайн судлах хэрэгтэй байна. Мэдэх хэрэгтэй. Юунд дуртай, юунд дургүй. За яг олон артист 2020 онд тоонотууд мэдээж 2018 онд үүсгэн байгуулагдаад аль үжээ хүчээ авцсан бүр ингээд том айл. Одоо энэ нөгөө сахаллаа эргээд ярихад сахаллаараа дамжуулаад тоонотыг үүсгэн байгуулсан. Одоо энэ тоонтын захирлаг явж байгаа дэг юм байна. Бид хоёр юм сахалаараа найз. Манай хүн сахал ургуулдаг. Тэгээд нэг ичнээ таньдаг байжгаад 3 жилийн тоглолтын дээр надтай бас нэг өөр залуу цуг. За та хоёрыг тестинг тий туршилтын байдлаар 3 жилийн тоглолт хийх гэж байна. Энэ дээр ингээд хөрөнгө санхүү босгоод хамтраад ажиллая гэж санал тавиад тэгээд бид хоёр зэрэгцэж ороод тэгээд мэдгүй одоо тэр шийдвэрийг бол манай эдл гаргасан байх. Мэдхгүй байна тухайн үед. Тэгээд яг энэ орж ирээд тухайн үед бол орж ирэхэд бол 8 артист байсан. Тэгээ одоо яг тэр одоо хэд болсон? Одоо яг тоонотоо салбарсан 2 лейбл гарсан байна. Нэг нь Тандрын 146 Ladies Only. Тэгээ Ladies Only нөө Moochie-ага Baby Nine-ага тий. Baby Na, Eni, Ri гэдэг 4 охин. Тэн дээр нь яг цэвэр продюсинг дээр нь десант явж байгаа. 146 дээр Тандр өөр явж байгаа. Одоо нэг асуултаас яг хазаах гэдэг тийм ингээд олон төрлийн юм ярих гэхээр олон хүмүүстэй ажиллахад эхлээд яг нөгөө зангидж байгаа гол продюсер захирал дээгийтэйгээ яг за энэ хүмүүсийг ингээм ийм чиглэл рүү ингээм байна гэдэг ч юм эхлээд захиралтайгаа сайн ойлголцсон хүмүүс продюсертай сайн ойлголцсон байгаа бол артистуудыг бол асуудалгүй. Тэгээ тэр эдтэйгээ ч гэсэн ингээд найзан дундаа эсвэл яг нөгөө хүсэл сонирхлын зорилгын сайн мэдээд тухайн танин мэдэх хэрэгтэй байна. Тий, танин мэдчихэд тэгээд ажиллахад бол илүү гайгүй. Тэгээд яг маш сайн скежюл бүртгэл хуваарлал гаргаж өгөх хэрэгтэй. Нөгөө юу ч харсан ойлгомжтой хараа. Тий. Би нэг орж ирээд хийсэн зүйл юу вэ гэхээр артистуудынхаа нөгөө танилцуулуудыг айгүй сайн гаргаж өгсөн. Тий, ямар дуунууд нь хийтийн, сошиал дээр хэр хандлттай, тий, Instagram дээр чинь хідэн дагагчтай, Facebook дээр хідэн дагагчтай гэдэг юм Canva дээр ч юм уу PPT дээр танилцуулуудын сайн бэлдээд тавьчихдаг. Тэгээд компаниуд руу саналуудыг явуулчихдаг тий. Ийм үнийн дүнтэйгээр энэ уран бүтээлч маань ийм хамтарсан дуунуудын энэ баяр ёслол дээр ингэж дуулж болох юм байна гэдэг байдлаар ингээд явуулаад эхлээд сейлсийнхаа юмнуудыг системчилсэн гэсэн үг юм. Системчлэх дээр нь жоохон орж ажилласан. Тэгээд одоо тэгэд энийг ингээд хийгээд явж явах хугацаанд тий гоё шин сургууль санаа төрсөн. Одоо жишээ нь хийж байгаа зүйл дээрээ одоо талент менежмент талаас гадна тэрийг яг үндсэн ингээд маркетинг борлуулалттай хослуулад цаашдаа нэг юм хийвэл зүгээр юм байна гэсэн юм тийм санаа төрж ирсэн үү? Одоо хэрэгжүүлэх санаа дараагийн төлөвлөгөө юу вэ? Угаасаа одоо нөгөө урлагийн одоо энэ уран бүтээлч чинь болохоор нэг онгод тэнгэр норж ирнэ гэдэг шиг хэвдэж штэ. Хэсэг ингээд нөгөө мөвд нь алга болчдөг тий. Тэр үед нь яг ямар байх вэ гэдэг ажлынх нь хувааруудыг сайн гаргах хэрэгтэй юм шиг байна. Зарим тохиолдолд одоо ингээд энэ хэд ч яг нэг юу гэдгийг гинт бүгдөө ингээд студ дээрээ бөөнөрөө цуглаад онгод нь орсон ийм ч дуух нэг нэгэндээ тус-тустай ингээд энд битүүд дээр аяа бичсэн үгээ бичсэн энийг нэг нэгэндээ сонсгож үзэл тэгэл студ дээрээ учиргүй ингээд бүр нойр хоолгүй бүгдөө ингээд балбаал тэнгууд одоо юу гэдэг шинэ жилийн оргил ачаал давангууд 1 сард 2 сар хүртэл
бүгд ингээд нэг юу гэдэг юм алга болоод тий. Алга болчдөг. Энэ үед нөгөө нэг яаж байх вэ тий. Нэг онгод тэнгэр нь орсон үед нь компаниудтай ч юм хамтын ажиллагааны юмнуудын уулзалтууд дээр манайхан ч бас нөгөө юу шүү дээ. Цагийн хуваарийг айгуу сайн юу гаргаж л өгөхтэй юм шиг санагдсан надад. Тэгээд би өөрөө одоо жишээ нэг өдрийн цагийн хуваартай ажилладаг. Өглөө тогтцсон байгаа байхгүй энэ өглөө 9-өөс орой 18 цаг хүртэл ингээд ажилладаг байж чад. Яг урлагийнхан руугаа ороод ирэхлээр манай хэд маань болохоор шал өөр шүү дээ. Өдрийн 12-1 гэж яхад өглөөний цаг тэр хэд дээ. Тэгээ студ дээр ирээд нэг 3-4 цагийн үед баг 7-8 цаг үед ч ирээд шөнийн 2-3 хүртэл яваа. Ингээд нэг юм зөрдөг. Энэ зөрлөгийг би өөртөө яаж гаргаж ирэх вэ? Артистуудаа энэ үед нь ямар дуунууд гарч байгаа, ямар аудио хэлбэрүүд гарч байгаа, тэрийг надад өгчих. Ямар брэндтэй зохицохын гэдэг юмнууд аваад өдрийн цагаар би нөгөө компаниудад уулзах уулзалтуудаа хийх гэдэг ч юм уу. Ингэж маневрлж одоо залуучууд бол жишээ нэгд ажиллахаар бол урлагийн нөхдүүдийн яаж ажилтдаг гэдэг эхлээ системийг ойлгох хэрэгтэй. Тэгж жагаад за энэ үед нь ингэх юм байна гэдэг юмнуудаа. Тэгээд хувь хүнийх нь онцлогийг илүү сайн судалж жагаад танилцуулгын ч юм уу брэндтэй зохицох юмнуудыг гаргаж ирүүл зүгээр гэж боддог. Тэгээд энэ хугацаанд туршлаасан хуримтлахаар одоо хуримтлаасан туршлагаараа цаашид юу их вэ? Төлөвлөж байгаа зүйл. Одоо юу яаж байгаа? Та нар бит хоёр нөгөө нэг тэнгэрий гээд нэг төсөл дээр тэр бүр төсөл юм уу тий? Төсөл. Хоёр дуу яваад байгаа шүү дээ. Нэг жүрэм даяг гээд хоёр дуу тий. Энэ нөгөө төсөл болоо явж байгаа. За. Манайхаа одоо нөгөө ингэдэг дээ шүү нэг юм наадмаар нэг дээлтэй Монгол наадам гэл нэг яваад идэв шүү жоохон хүчилсэн юм шиг тий. Тэгэл тэн дээрээ нөгөө л хуучныхаа уртын дуу гэдэг ч юм уу яг тэр байх хэвээр л доо. Угаасаа нөгөө identity буюу угаасаа өөрснийх нь юм тархитлаганд нь байх хэвээр. Тэгтэл эргүүлээд те одоо тэр даяг жүрэм хоёр бол хөвсгөл тэр тусмаа цаатан үндэстний ахуй соёлыг нь те яг л нөгөө хуучных нь тэр юм аятай дуутай нэгж холбохоор залуу үеийн өөр яг тийм сонирхол сонсож харахгүй. Тэгвэл яг одоо оргил цаг дээр явж байгаа энэ уран бүтээлч тэр үеийнхэн дүрслэлтэй тэр үеийнхэн утга агуулгын шингээс нь дуутай. Гэтэ тэр нь яг орчин үетэйгээ бас холбогдчих байдлаар тэгж залуу үеийг хослуулж байгаа. Хослуулж байгаа байдлаар. Тэгэд энэ дээр одоо 8-аас 10 дуу ер нь төсөл ингээд эхэлсэн явж байгаа. Тэгээд эх жил том тоглолт бас манай уран бүтээлч минь өөрөө бас бодцсон. Тэнд яах вэ гэхээр бүр наад зах нь те дресс код нь хүртэл Монгол хувцастай ирээч их гэдэг. Монгол хувцастайгаа юу ч байсан ямар ч хамаагүй өөрт байгаа Монгол хувцастайгаа ирээрээ тэнд болох тоглолтод хүртэл үүднээсээ хэсүүлээл ингээл Монгол агуулгатай тий морьтой бааtruуд үүднээс нь ядаж нөгөө харуул ингээд нөгөө бугуувч зүвж оруулдаг ингээд тасалбар шалгадаг нөхдүүд нь хүртэл тий юу Монгол хувцастай ингээд байж гэдэг л юм төсөөлөлтэйгээр цэвэр Монгол утга агуулгатай Монголын 13 ясны үндэстний тэгээ бас Монгол орны үзэсгэлэнт байгууллагуудыг юм шингээсэн цуврал дуунууд гарах юм. Одоо 3 дахь дуун сая наадмар зураг авалт нь хийгдсэн тун цацагдах байх. Манай уран бүтээлч өөрөө мэдж байгаа. Тэгээ энэ ийм агуулгатай төсөл дээр явж байгаа. Энийг одоо ингээд уламжлалаа орчин үетэйгээ ингээд хослуулсан байдлаар залуу үедээ сэргээж сануулгах тэгээ ингээд бас нэг үндэсний өв уламжлалыг нь дахин сануулгах юм хийж л явж байгаа. Энэ төсөл ингээд явж байгаа. Одоо л яг нэг эртхэн шиг эртнээс бэлдэж явж байна. Мэргэжлийн тоглолтын юмыг. Тэгээ явж байгаа. Баянаг хувьд өөр хувь хүн дээрээ. Хувь хүний хувьд болохоор яг би сая нэг санхүүгийн эзэгт магистрийн хөтөлбөрт суралцаад явж байна. Тэгээ энд бас нөгөө бас компани байгуулсан яваад байгаа би. Хувь нийлүүлсэн компани. Тэгээ энүүгээрээ нийгмийн нөлөөллийн Forever Young гэдэг фестивал нь жил болгон яг энэ хүмүүстэй шинэлэг байдлаар юу хийж болох юм. Одоо бол ингээд хотод дотор хийж байгаа боловч ирэх жилээс бүр гадагшаа плейдэмт адилхан задгаар гарыг гэдэг юм төлөвлөгөөч явж байгаа. Дараа жилийн концепц нь бас яаж өөр байх вэ? Энэ жилийн үед дандаа Монгол уран бүтээлч удаад ирэх жил гадаад уран бүтээлч байхыг үгүйсэхгүй. Тэр нөгөө комедийн баярагийн постэр болоод өмнө нөгөө нэг дээс чиртамртай тоглоно. Ямар 100-ийн ундаачин энд байна мэн гэдэг тэр муу юм уу? Тий. Залуудаа бас яаж гоё хөгжилддөг байсан. Одоо бол нэг технологич чод хүүхдүүд ч гэсэн илүү амьд харилцаа байхгүй байна. Дээр үед ч одоо наад захын югдийн чартаа дээс твэг гүшүүлэх гэдэг ч юм уу. Тэгэл ядаж нэг хөөцөлдөж тоглохтой нэг тог өгөх гэдэг ч юм уу. Тийм тоглоомнууд байсан. Тэгээд тухайн үед аавж үед бол тэгэл гүдэг матыг энэ төр өгдөг ус нөр мод барьж чад бөмбөрцгөж магтдаг тий. Тэднийг сэргээ тэгээд одоо та хэд нэг юу яавал Forever Young гэдэг пэйж дээрээс харуул бид нэг юм юу байгаа. Энэ улс орны чинь одоо ингээд хамгийн хатан ширүүг нь өөрсөн нөхдүүд маань явж байгаа шүү хөөхөн эмээ өвөө болцсон тий аав ээж болцсон таны гэр бүлтчсэн гээ байж байгаа тэр улсуудыг ч гэсэн алдаршуулъя залуудаа ингэдэг байсан тэгээд залуу насаа гоё санаал заад ирч хүчийг аваасаа гэдэг юм яваад байна тэгэхээр энэ өөрөө
таавал яг ингээд ажиллаж чаддсан шүү. Одоо ч ажиллах боломж болцоо потенциал байна. Гэртээ битээ ингээд нөгөө юу гэдэг. Дээрээс нь чи айгу гоё юм байна. Надад нэг юм яаж ин нөгөө 70-60-аад оныхоо үхчихэж Монголоос хөгжинэ гэдэг муухай тэр стереотипыг бас үнэхээр эвдэж штэ тий. Тэр хөвшмөл ойлголтод би бас яг дургахгүй яа гэвэл тэр чинь ээж аавыгаа үхэл гэсэнтэй л адилхан үг болчиход байна штэ. Хэрэг тэдний хөдөлмөр байгааг бол бид нар үдэ зэртэй арчлалтай ч юм уу тий эрх чөлөөтэй байх боломж бас байхгүй л байсан гэдэг тэр үнцэг бас ерөнхийдөө надад бас таалагдчихэ. Тийм. Тэгээ тэрэн дээр бас та хэд маань гэсэн ирээд сонирхоод үзэх гоё контент юу болох нь яах нь их нь гэд. Нилээн л сонирхолтой юм болно доо л гэж бид харж байна. 12 өдрийн 12 цагаас ер нь бол хаалгаа нэгэд эхэлчихэж байгаа. Оройн 23 цаг хүртэл. Тэгээд даас тэрийг тэгэл тухайн үед нь үзгэлтэй тий. Бид тэгвэл яа ч нэг юу банд подкастаа оруулахдаа доотлолт нь бас ивентийн линк нь бас description дээр гоё оруулчих. Тэгээ өнөөдөр манай подкаст ер нь л 40-50 минут л ерөнхийдөө үргэлжлээд байгаа. Тэгээ миний урилгыг хүлээж аваад амар завгүй юм талент менежер хийж ин борлуулалтаа хийж ин бүр хажуугаар сурчж байх шиг тэгээ. Энийг завгүй ажиллах хажуугаар ингээд урилгыг мань хүлээж аваад ирсэнд баянада маш их баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Сонирхолтой ингээд чөлөөтэй ингээд ярилцах. Ойр дуусаа ингэж ярилцсан суугаагүй. Бас яг ингэ ярилцсан суугаар гоё утсандаа хариулахгүй тэгтэл гоё амарч байна. Одоо тэр утсанд хэдэн ч дуудлага ирж байгаа юм бүү мэд. Аха. Тий. Тэгэд хамгийн гол нь ингээд манай студ манай багч гэсэн ер нь ярьдгийг ингээд хүмүүсийн дээр өөрөөрөө байх боломжтой орчин байх юмсан яригсан юм ярьж чаддаг байх юм бол бас тэр бид бүхний подкастын зорилго одоохондоо яг бид хэд ингээд тийм янз бүрийн сэдвэр ярьж байгаа ч гэсэн цаашдаа энэ өөрөө хөөрхөн хүмүүст тодорхой хэмжээний үйлдэл болох хэмжээнд очих юм бол бид бүхний зорилго бол тэнд биелж байгаа. Тэгээ цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлаа. За баярлалаа. Сонирхолтой гоё байлаа. За.